Эзэн богдож Шингисийн алтан сэнти эргэх их түүхийн бичээс. Ноён хатан тэргүүд их уулсын өнгөрүүлмийг тэртээ нэгэн цагт хан хинтэн төв оршин байсан түүхтэй. Тэрл нутгийн сүлдэд алтан хөрсөн дээр хөх тэнгэрийн зараалаар оюун бэлгийн өвдөс зогсолоосон олон уран авьяастан төрсөн ажгуу. Тэдний нэг нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уран шийлбэрч шог зураач Данзангийн хуйгт билээ. Тэнгэрлэг уран бүтээлч. Би 1954 оны 3 сарын 12-нд Хинтээ аймгийн Мөрөн сумын нутаг Булан Дэрс гэдэг газар мэндэлсэн төрсөн байдаг. Манай аав тэр үед л сумын нарийн бичгийн дарга хийдэг байсан. Ээж маань сумын баг сургуульд багшилдаг байсан. Тэгээд тэр үед тэр зурдаг улсууд манай нутагт бас их байдаг байсан. Сэлбэр хийдэг улсууд тэдний хийсэн юмнуудыг хараад хажууд нь харж их зогсдог байсан. Нас өдөр хэд өрчөө? 74. За манай хүүхд яхад нэг айтер төгсөн сургууль аялж байхгүй л өөрийнхөө авьяасаар л сурсан юм. Тэгээ яг нэг зураг сэлбэр тэгээд тэмшгүй юм л оролдож байдгийн. Багтаа бол яг янз бүрийн юм хийгээд л харуулдгийн. Нэрээ яг л нэг сав таны дасар ишнүүд нэг тарууч үйт юм уу хүнч үйт юм уу юу ч яг л нэг адилхан амтл нэг зүсийцэн байдгийн. Эхлээд ангийн багш маань Бадан Цэрэн гэдэг нэг багш маш их гоё зурдаг, дуулдаг, хөгжмөддөг тийм авьяастай тийм багшийн ангид хойрлогдсон нэгдүгээр ангид. Тэгээд тэр багш маань намайг бас их дэмжиж тэр сайхан зурж байна, сайхан бичиж байна, сурлагандаа сайн байна гэд магтаж урамшуулад тэгээд тэрнээсээ болоод бүр зургийн дугуйланд яваад тэгээд зургийн дугуйланд явж бас зураг зурх авьяасаа улам хөгжүүлээд тэгсээр гот өөр нэг гүнзгий юм зураг руу орсон байна. 17 настай ангирхан шархүү ээждээ хөдлүүлж Хинтээ аймгийн соёлын ордонд дагалдан зураачаар орж байсан цаг саяхан. Тэгээ 3 сар гарan тэнд тэр даваас ингээд том зураачийн дагалдан гар Хинтээ аймгийн соёлын ордны тайзны зураачаар ажиллаж байгаад тэгээд сэрэгт яваад тэгээд сэрэгт яваад эрэхтэй ерөөсө шууд Улаанбаатар хотод манай нэг цэргийн хамт байсан наажийн маань гэрүүлийнхэн хүн тэр урчуудын хороонд ажилладаг байсан юм. Тэгээд энд оруулна ачаа гэж халагдаад ирээд энд ороорой гэдгсэн. Улмаар алдарт шог зураач байдий сэлбэрч чуа мэд нарын гарын шав болж уран бүтээлийн замд өөрийн мөрөөн гаргаж Монголын их урлагт хөл тавьсан нэгэн. Түмэн үеэс уламжлагдсан ирсэн Монголын агвай урчуудын үргэлжлэл мод мөчрөөр сэлэн бүтээсэн дэлхийг хайрлах ур ухааныг шингээж уртай модны сэлбэр энэл хүмүүнд заяаж эгэл Монгол ухаанд цогцолжээ. За би одоо яг урландаа сууж энэ урлангийн маань бүтээлүүдийн өрөөвөл иймэрхүү маягаар л эхэлдэг штеп. Ингээл энэгээр чинь ингээд мөх мод цулуу маань байж гэн багс бараа маань байж гэн. Тэгээ сүүлийн үед нэг ийм нэг модны үер манай цогтвэр өгсөн юм болгоорой гэд. Манай соёлын гавьяат маань. Тэгээ энийг би юм болох гэд яг ингээд сууж байгаа байхгүй юу? Энэ маш гоё бүтээл болно. Логийн бүтээл гэдэг нь модны ур гэдэг чинь ерөөсөө байгалийн бүтээл үү юу? Тэгээд ер нь модны ураар ер нь бүтээл төрдөг шүү дээ. Ер нь байгаль чинь ерөөсөө тэр чигээрээ уран бүтээл байдаг шүү дээ. Тэр маягаараа ингээд эхлээд хийж байна л да. Аливаа бүтээлийн сэдв санаахан олж зураг зохиомжин олон удаа зурж толгойдоо шингээсний дараа чин сэтгэлээсээ бүтээлийнхэн гүнд орж олонд хүртээж өгөөж хаялагтай бүтээл болгох нь чухал учраас уран бүтээлчийн жаргал тэр билээ.
Монголын орчуудын үдийн хорооны харьяа гар урлын үйлдвэр гэж байгуулга байна. Би тэнд 6 цэлбэрийн алба хасчаалаа. Тэр үед 1975 онд Данзангийн хоёрт гэж залуу ажилд анх ирж байлаа. Өндөр сайхан цагаан залуу. Тэгээ бид хоёр бол тэр үед танилцаад нэг үйлдвэрт 5-6 жил хамт ажилласан. Үйлдвэрт ажиллаж байх үед бол хоёрт бол цаваа сэргэлэн юмны сайхан авиаста сэргэлэн тийм залуу байсан. Хоёрт маань тэр үед би үндсэн мэргэжлийн сонирхож ягаад гэвэл хүний зураасыг харахаар мэддэгдэлдээ хоёртын маань зурагч зөөлөн илбэрүү нэгд Монгол зургийн ястай сон зураастай хүүхэд байсан. Тэр нь чи юу хийдэг гэсэн би сэдбэр хийдэг гэж байна. Тэгээ бүр би ч өөрөө сэдбэр дуртай хүн байлаа. Тэгээд мэдэрийн одоо албаны үерхэл гэдэг юм уу та албаны дотносор эхэлсэндээ. Тэгээд тэр одоо ер нь томхон сэлбэр хийдаа гэд тэр Чингисийн Багнас гэдэг сэлбэрийг хийгээд бүр бодож за нуус тавчаанаас сэтүүлж хийдаа гэд ямар ч ясан зурх гээд үзсэн чинь нөгөө юугаа мэддэггүй. Одоо тэр үеийн нөгөө зураглал гаргах гэж хэцүү шүү дээ. Тэр үеийн байдлаар хийх чинь нөгөөхөө хувц сонор нь ямар шүү байдаг байсан. Тэр ард нь тэр баатрууд ч юм уу одоо нуус тавчаан дээр гардаг тэр юмуд нь хэрэг болно шүү дээ. Гаргах гээд тэгээ нуус тавчаанаас уншсан. Тэгээ тэрнийг сэдвээ зураг зурах гэн. Тэгээ нэг зураг зурна сэдвээ аавна. Тэгээ бодоод ирсэн чинь манай түүхч одоо соёлын гавьчдад мандир гэдэг байгаа. Мандир өгчдөр яваад очсон л доо. Тэгээ яваад очсон ийм санаа хийх гээд байна. Би ингээд энийг л хиймээр байна гэд ингээд нөгөө санаа анхныхаа эсхийзийг бариад ингээд очсон чинь тэр манай түүхт мандир өгчд айгүй гой хүлээж авсан шүү дээ. Хүү чи ямар ийм сайхан дөрвтэй санаа гаргаад тэр би чамд туслалгүй яхаа. Тэгээд ингээд бүхэл нөгөө зураг мургийн маань засаа зураад бүр шинчлээд энэ түүхэндээ ийм байдгийн. Нүс чиндээ ийм байдгийн. Ийм зохиомж хийвэл сайн хэрэгтэй. Тэгээд бид нар Чингис хааны бага нас гэсэн сэдвээр түүхэн тэрийн Чингис хааны дүүнэр болоод найзуудын нар болоод түүхэн хүмүүсийн загварыг би өөрийнхөө гаргаж ирсэн санаан дээр тулгуурлаж хийгээд тэгээд тэр нэг их нэр нь одоо суур бүтээл гэж хэлж болохоор тийм нэг Чингис хааны багнаас гэсэн бүтээл манай хоёрт маань хийсэн юм да. Дэлхийд ганц бүтээлүүд хоёртын гараас ундарсан. Шүдэнцтэй хайр цэгэнд багтах норон хуур, хошин шог хөрөг бүтээлүүд, дэлхийн газрын зураг сэлбэр, Тэмүүжний багнаас түүхэн сэлбэр, дэлхийн шилдэг 100 зураачийн номонд бүтээл нь орсон байна. Тэрнээс гадна улсын эхтлэгүүрийн валютын тасагт валют болохоор одоо гар урлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Жишээлбэл засгийн газрын ордны сэлбэрийг бол хийлцсэн шүү дээ. Дараа нь хормын ордны угуулз хүүхдийн паркын үлгэрийн завгар гуайлангаар сэлж хийж байсан улсууд байгаамаа. Манай сэлбэрчд бол нэг 10 хэдэн хүн байсан. Тэрний нэг л одоо энэ хоёрт байгаа юм да. Сэлбэр чинь манай Монголын үндэсний хамгийн анхны гүйцэтгэх юм уу одоо ахуй хэрэглэнээс гарч ирсэн ийм урлагийн сэлбэр урлаг. Бүр төрийн хэмжээнд очсон байхгүй. Бүр брэнд болцсон. Төрийн тамгыг сэлдэг болцсон. Одоо төрийн тамга гэж энэ чинь сэлбэрчд л хийсэл байгаа байхгүй юу? Уг нь бол ийм сайхан уламжлалт урлаг руугаа орсондоо уламжлалт урлагаараа сурсандаа уламжлалт урлагтаа хүмүүстэйгээ сайхан ажилласандаа найз нөхөд том алтан үеийнхэнтэйгээ хамт ажиллаж сургаал одоо бүтээлийн харж сонсож байсандаа бахархдаг шүү. Тэргээрээ ингээд азтай тэгээд тэргээрээ би байнга өөрийгөө хөгжөөж
явдаг. Төрлөх цэнхэр хинти төрсөн нутаг мөрөн эгшиглэн янцгаах эгшигт цэнхэр аялгуу энэ бүхэн түүний сэтгэлд эгшиж зүрхэн дуустдаг нь жам ёсны нэгэн жаргал босов. Тэрээр нутгаасаа аав ээжээсэн чанагш эцэг өвгдөөсөн сэтгэлийн гэгээ хөглөж сэрхүй мэдрэмж сэрээж түмэн олон дон уран бүтээлэн заруулсаар байна. Шог зураг сонирхоод одоо тэр манай найз Саруулгын Баянзуулын тэгээд л Хинтигийн улсууд сонин дээр сэтгүүл дээр шог зураг их зурдаг байсан. Тэгээд сонирхоод тэр сэтгүүлийн их авч уншдаг. Заримдаа захиалчдаг энэ төр байсан байхгүй юу. Тэгээд тэгснийхээ дараа ердөө нэг шог зураг зурмаар санагдаад болдгоо. Тэгээд шог зураг зурж үзлээ. За үзээд тэгээд тавьчаад нэг өдөр явж исэн чинь манай Саруулгын гудамжинд таарахгүй. Тэгээ би шог зураг нэг зураад таншуул сэтгүүл дээр нийтлүүлмээр байна одоо. Яах вэ гэсэн чинь болдгоо яах вэ би шог зураг зурдаг авдаг газрын мэднэ гэд над зааж өгсөн байхгүй. Тэгээд тэр шог зураг аваад нэг 4-5 шог зураг тэрийг аваад л таншуул сэтгүүлийг ирсээр яваад очсон. Тэгсэн чинь манай тэр байдий гэд нэг мундаг зураг дорж хотуу гэд мундаг хоёр шог зураач байна. Тэгээ байдий огт үзүүлсэн чинь зургийг маань аягүй гоё хүлээж авсан байхгүй. Аягүй дотн сайхан хүлээж авсан. 7 хоногийн дараа таншуул сэтгүүл хэвлэгдээд гарсан чинь миний зураг гарцсан байхгүй. Нэг зураг. Тэгээ их баярлаад тэгээд байдий огттай шав болоо. Тэгээд тэнээс хойш тасралтгүй шог зураг зураад. Манай хоёрт бол манай нэлээд дунд үеийн шог урлагийн томоохон төлөөлөгч. Тэгээд тэр шог зураг урлаг өвн өөрөө их үе үеэр гарч ирсэн. Жишээ нь одоо 18 гүрсэд одгийн гоо гэдэг хоёр мундаг аваргад ингээл гарч иж идэг тийм ээ. Дараа нь байдий дорж готов гээл гарч иж идэг. Тэгээд дунд үеийнх нь болохоор нэх ойрхон олон зураачд гарч ирсэн. Тэгээд тэдний дундаас бол дэ хоёрт бол одоо шог зургаараа ялангуяа хөдөлмөр сонин шог чарандаа болонд зургууд нь социализм үед хэвлэгдэжсэн мөн таншуул сэтгүүлд их зураг нь хэвлэгдэжсэн. Тэгээ ингээд тодорхой хэмжээнд завсарлсны дараа манай энэ цаг үед одоо их эрчтэйгээр орж ирж сая Amnesty International-ийн шог зургийн үзэсгэлэнд одоо амжилттай оролцсон. Манай хоёрт бол шог зураг зурхаас гадна сийлбэр сайхан хийдэг. Сийлбэр хийхдээ бус их сонин донжтой. Юу үйдэг вөхлөөр нөхөрсөг шог шаард зургийг бол хүмнийг сийлждэг. Би бол ер нь ийм юу бол энэ тэнд үзээгүй сонсоогүй. Гэтэл Монгол зураачийн шог зураачийн бүтээл өөрийнх нь тэр модоор хүн сийлж гаргадаг ийм хаач байхгүй урлагийг эзэмссэн. Одоо ийм авьяаслаг анд. Шог зураг бол барин нийгмийг нийсээ төрүүлж алхдаг гэхэд болохоор тийм байсан байхгүй. Тэр үед бол шог зураачны 50 гаруй шог зураач л зэд иддэг гэсэн сонин сэтгэлтэйгээр. Тэгтээ бас заримдаа бас шог зураач нарын нэг сайхан сонин дээр сэтгүүлдээ зураг нь гаргахад л олонний танил болчдөг. Одоо тэр үеэр бол шог зураачдыг ер нь нэрээр нь бүтээлээр нь мэддэг болчдөг юм байл тэр үед. Зүгээр яг хоёртгээд ингэхэд бол уулзааг улсууд бол сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээ сүүлд нь ингээд яг хоёртгийх чинь л тэр нөгөө өөрөө чинь бүтээлийг зөндөө харсан шүү дээ. Тэр шог бүтээлийг чинь зөндөө харж байсан шүү дээ. Тэр юм уу гэдэг ингээд тэр утгаараа бол тэр бас нэлийн олон нийтэнд болцдог байсан юм байлээ. Гэхдээ тэр шог зургийн зургт бол мэдрэмж их орно доо. Би л тэгж боддгийг. Айгүйх мэдрэмж сэтгэлгээ сэтгэвж сэдв санаа тэр үе чинь бас нэг шүүмжлэлийн талын юмыг бас гаргаж ирж болно шүү дээ. Болохгүй ч юм байхгүй. Тэгтээ бас учиргүй дарга нарыг шүүмжлэл бас зураг маань гарахгүй шүү дээ. Хэвлэгдэхгүй тийм тал байдаг л яшил та. Тийм ээ. Энэ эрхэм улс орноо шүтэн биширдэг аялгуу сүлсэн хайрын их шиг цагаан гин уянган айргийн онгод хөвлсөн хэмор шуран хай алдрах
талын хүн эрдэнэ. Тухайн нөгөө таншуу сэтгүүл зураг нэг гарна. Зураач. Тэгээд юмны мэдрэмж гэдэг нэг агуу юм байд. Надаа энэ хөгжмийн зохиолч Чинзэр надад хэлсэн. Мега. Хамгийн нарийн авьяастай хүн хошин дөр хошин хөгжим хошин бишдэг хамгийн нарийн мэдрэмжтэй хүн. Одоо хошин шогийг ойлгодог хүн бол хамгийн нарийн мэдрэмжтэй гэдэг шүү дээ тэгж ярьж ирсэн. Тэгээ энэ хоёрт бол ерөөсөө тэр хошин шогийн маш мэдрэмж өөрөө бол бараг үг хэлэхгүй шүү дээ. Тэр дотроо өөрөө өөртөө ярьдаг юм яа мэд. Маш тийм одоо хошин айхтар нарийн мэдрэмжтэй юм байна. Тэгээд хүүхдийн хошин дуумууч ер нь эвгүүлэн гэсэн. Тэгээд нэг ч одоо манай Монголын одоо уран сэлбэртэл хуучин бол ингээд хошин одоо сэлбэрийг оруулж ирсэн шүү дээ. Би тэгж боддیں۔ Нэгээр үнэн. Абелийг хоёртаа нэг шүлэг бичсэн. Монголын их улс, дэлхийн их улс. Тэнгэр тэгнэн үнэлзэн, дэлхийн мөрлөөн дугнаалдна. Саройдн мишэн, наргалдн туяарна. Одовч тэргүнд нь хотлно. Үйл өмнө биедэн чуулна. Жав салхинд дүнгэн дүнхийн цас мөсөндч гэлэлзэн цайвуулсан. Уур цангаар хөлрөн хөглөрнө. Ус улгар ундран хөлнө. Ургамал цэцгэр дэлгэрэн дэлхэн. Аргад янгар дариглан. Барас ирвсээр бавуулзан гүйлзэн. Бүгд тасар хавшин хангаална. Харцаг шонхор бүүдэн хинкэрнэ. Монголын их улс. Мөнх тэнгэрийн сууцал. Энх дэлхийн цог сүлд. Монголын тэсэн түүх. Морин унсан ойсон уяа. Монгол төмний гал хууц. Монгол хүний гүн нууц. Тэрээр ахуун хэрэглээний чимэглэлийн уран бүтээлийн гээд хэдэн мянга гаруй сэлбэр урлан хийж 1000 орчим хошин шог болон зураасан зураг зуржээ. Мөн хошин хөрөг 90 гаруй хөгжөөн той зураг зөөлөн зураас номнуудаа бас хэвлүүлсэн байна. 90 оноос хойш нөгөө хөгжил болоод тэгээ үйлдвэр маань таарсан. Тэгэл чөлөөд уран бүтээлчээр хөдөө яваад гэсэн би энэ аймагт 7-9 жил болж байгаад тэгтээ би юм сэлбэрээ хийгээд зураг зураад хот руу явуулаад л яадаг гэсэн. Сонин дээр тэр ярд их сонин гэдэг шинэ сонин гарцсан байсан. Тэрэн дээр зураг маань гардаг байсан. Чөлөөт хөдөлмөр гэдэг сонин дээр гарцсан байсан. Тэгээ сэлбэрийн үзэсгэлэнгээ Хинтээ аймгийн Баян сум, Мөрөн суманд, Сүхбаатарын Мөнх хаан суманд аймгийн төв дээр 4 удаа гаргасан байхгүй. Би даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ. Тэгээд Улаанбаатарт бас гаргаад тэгээ уран марсан улсууд их сайхан хүлээж авсан. Тэгээ санал хүсэл одоо сэтгүүл сурвалж илгэснээр сонин телевизээр яригадаад эхлэхээр чинь уран ордог юм билээ шүү дээ. Монголын сэлбэрдүүл ардын урдаг маш том төрөл. Өөр хэдэн мянган жилийн түүхтэй чинь миний түүхэн урдах түүхийг гаргахын арга байхгүй. Хүнд монголчууд үлдсэн үетэй холбоотой байдаг баг. Үеийн туршид монголчууд сэлбэрээр алдартай явсан. Одоо ардын дамаг ухвал их орон сэлбэрчдийн нэрийг гаргах баг. Тэдэн дотор одоо бидний үед амьд үлгэрчээ зөндөл одоо төрийн шагналтнууд ардын зураач нарыг үлдээ сөрсө сайн мэднэ. Яг үүний адилаар манай хоёртын сэлбэрийн уран бүтээл цаашдаа улам шин сонин зүйлдер илэрэн гарч ирнэ гэж би боддог. Ягаад гэвэл одоо уран бүтээлийн чиг хандлага уран бүтээл их зарчим суурьаар өөрчлөгдлөө. Урд нь бид намын даалгавраар тодорхой чиглэлээр хийдгээс бол одоо уран бүтээлч өөрөө чиглэлээр тодорхойлоод арга барилаа гаргаад ялангуяа материал дээр ажиллаад ингээд их боломж нь бүрэн нэгсэн болохоор манай хоёртын ирээдүй бол маш өндөр байна.
сэтгчээд зурчаад тэгээд дараа нь нөгөө зохиомжоо хийгээд юун дээр ингээд тавьдаг байхгүй зураг гаргадаг байхгүй. Тэгээд зураг гаргахдаа бол амархан байдаг байхгүй юу ерөөсөө. Нэг урд нь ингээд бүр хэдэн шин нойргүй ханаад толгойдоо шингээсэн юм чинь ингээ гараар зурх чинь яг бүр ургаад ирдэг байхгүй. Хан хинтийн унган үр халах Монголын эгэлгүй авьяастан зандан модны зураг цоорч орчлонг шийлэх зөөргүй бэлэгт эгэл хүмүүний цайдаг намтар. Заримдаа нэг амарх ч юм уу чөдөө цагаа нэг хэдэн минут ч юм уу гаргах юм үе гарах чинь тэгээд нэг бас нэг шийлж явах, зурж явах тэр жоохон холбогдох тийм зарим нэг юм дээр л бас нэг шүлгийн санаа энэ төр орж ирдэг байхгүй юу. Тэгээд эмбиглээд авчдаг. Тэгээд шүлэг бичнэ. Тэр нь бас нэг дуугуулын багтаа явж ирсний бас л хэрэг болж байгаа. Тэгээд шууд дууны шүлэг бичээл энэ хөгжмийн зохиолчтой холбоон дээр л нэг дууны бичсэн ийм шүлэг бичсэн гэж очино. Энэ хөгжмийн зохиолчдын холбооны дэд тэргүүн чинь хэм байлаа ш. Чулуунбах шүлээ ш. Тэгээ очиад хэдэн шүлэг үзүүлсэн болж байна гэж шүлгийг авсан. Соёл урлагийн их сургуулийн багш Эрдэнэ дээр очисон. Эрдэнэ маань хүлээж аваад өгийн нур гэдэг аягүй сайхан дуу ингээд утган баян мөгтүүлсэн байдаг. Яриандаа ингээд өөртөөхөө бүтээлийг яриад ингээд ирэхээр над их хаялга болж байгаа юм л да. Бас ойлголт өгч байгаа. Бас санаа аваад юмыг хийх урам зориг ороод өвчж байгаа. Тэгээд тэр зохиолчдын ороо хөгжмийн зохиолчдын ороо урчуудын хороон дээр дандаа сайн уран бүтээлчтэй таарлана. Тэгэл манай Яронаг тэр Яроны Батцэрэг гээл чинь сайхан залуунаад их таны энэ шүлэг чинь гоё болж байна гэж их урам өгч ирсэн. Тэгээд тэр миний наран гээл өгийн нуур ээжтэй мөргийн айлгуус үлсэн хайр мөрөн гол хиймэд төссөн аав тэгээд энэ нэлээ олон дуу гарсан. Тэгээ бид хэд бол 2000 оны үед өнгөрсөн 2004-5 оны үед танилцчихсан. Мань хүн наран заяат бүсгүй гэдэг шүлэг бариад ирдэг. Тэгээд энэ дээр их гоё тийм сайхан уран үгнүүд их байдаг. Дотоод сэтгэлийн мэдрэмж шаардсан шүлэг байна гэж надад ойлгоцсон л да. Тэгээд хөгжмийн зохиолч гэдэг хүн бол тэр бүтээлийн ялангуяа үгэн дээр ажилладаг хүмүүс байх хэрэгтэй. Тэр үгийг мэдрэхгүйгээр бол тэр том юм таал ойртно гэдэг л хэцүү л дээ. Тэгээд энэ дээр ийм их минорын одоо дуу болж тэгсэн мөртлөө их уян готгүй ингээ зүсрээд буусан зөөлөн шиврээ зүсээ гайхуулад навчсан амирна зүдэн донд минь уйран ханьсаа зүрхний дагн бүсгүй минь. За хоёрт тахтагаа би хөгжмийн зохиолч Чулуун гээд хөгжмийн зохиолчороо дамжуулж танилцсан байгаа. Тэгээд бид бүр миний нэг Чулуун ах маань тэгсэн. Миний нэг сайхан гэр бүлийн найзууд байгаа. Эхнэр нь сайхан шүлэг бичнэ. Тэгээ би чинь шүлгэнд нь ая зохиодог байгаа. Тэгээд нөхөр нь бас их сайхан сэлбэрч тийм нэг сайхан залуу байгаа. Тэгээд танилцаарай гэд нэг өдөр бүр бид хэдийг бүр ажил болгож танилцуулсан. Тэгээд хоёрт тахтагаа танилцаад ер нь хооштой уран бүтээл хий. Одоо би ч дуучин болохоор өөрийнхөө тоглолтын хувцастай миний зургийг ингээд зураад өгөөч гэж л хамгийн түрүүнд тэгжил танилцсан байхгүй. Бэлгийн далайн урлагийн академийнхан бас хүрээлээд санаачлаад сайхан дэмжлэг үзүүлээд ариуна захирлан тэр намайг их дэмжсэн байхгүй юу. Тэгээ үйл ажиллагаанд оролцоод энд одоо тоглолт үйл ажиллагаа хүний үсгийн цэнгүүнийг тэмдэглэн өнгөрүүлэх тэгээд номын баяр энэ төр хийх тийм ажиллагаануудад оролцуулаад тэгээд явж чад тэгээд олон уран бүтээлч залуу уран бүтээлч ахмад уран бүтээлчдийн тэртээ
бүр сайхан дотн болоод тэгээ одоо бас уран бүтээлээ хийгээл Хоёрт ах маань бол одоо манай бэлгийн далайн урлагийн академи маань яг байгуулагдаад 11 жил болж байна. Энэ хугацаанд бид нэр одоо маш их ажлыг хийсэн байгаа. Бэлгийн далайн урлагийн академийн ер нь бол санаачлагч хүн Хоёрт ах маань. Тэгэхээр бид нийлээд одоо маш олон уран бүтээлчдийн залуу болон ахмадтэй уран бүтээлчдийн маш олон одоо номын баяр болон тайлан тоглолт уран бүтээлийн цэнгүүнийг хийж ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүн маань зөвхөн шогж, зураач, сийлбэрч гэдэгхээс гадна маш олон уран бүтээлчдийг дэмжиж ажиллахаас эхлүүлээд маш олон ажил хийсэн. Сүсрээд буусан зөөлөн шиврээ зүсээ гайхуулж навчсан амарна зүдэн донд минь уйсан хансах зүрхний дагин хүндэсгүй нэндэ наран цацрах сайхан гэрлэсч насны байсууд тодроод байх юм аа. 2016 онд болсон Алтарган наадамд Хоёрт ах ариун агч хоёртойгоо Бэлгийн далайн урлагийн академи төлөөлөөд бид гурлаа явсан байгаа. Тэгээд тэр үедээ байсан Бурят улсын ерөнхийлөгч Нагавицэн одоо болохоор Бурят улсын төрийнх нь сүлдийн бас Хоёрт ах маань сийлээд маш сайхан жаазлаад тэгээд өөрт нь бэлгэлсэн байгаа. Тэгээд Хоёрт ахын маань уран бүтээлүүд ер нь маш их ариун дор дороо ундраад л байж идэг гэж би бүр гэрт нь очих болгондоо их бахархдаг штеп. Нэг юм очиход л нэг юм хийж идэг. За тэгэл дараагийнхын юмнуудыг ингэж хийн, тэгэж хийн гэд тийм хийх гэж байгаа гэд ярихаар маш их гоё. Уран бүтээлч хүн чинь ингээд цаанаасаа ундардаг гэдгийг ариун агч Хоёрт ах хоёроос хоёлонгаас нь хардаг аа. Тэгээд урлагийн далай академид болохоор бид хэд бас хамтраад маш олон хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг хийсэн байгаа. Монголдо одоо энэ богд ууландаа хүртэл бид нар чинь мод тарьсан. Хоёрт ахтай зориулаад одоо Хоёрт ахынхаа төрсөн Хинтээ аймгийн Мөрөн сумынх нь одоо Хэрлэн голын иргэдээр төрсөн учраас Хэрлэнгийн барья гэдэг сайхан Монгол ардын уртын дугаараа Айдууны төрлөг өргөё. Хэрлэн Эрхэд тэнгэрийн зардас эглэн нэгэн уран бүтээлж цаасанд уран зураас амилуулж цадиг түүхэнд уран сийлбэр гайхуулж үзэг биерээр орчлонгүй раасан үлэмжих авиасын зогцол нэгэн баганэт Данжингийн Хоёртын далайн хайдаа гэдэг. Гэж бодож байна. Манай Данжингийн Хоёрт бол өдөөд одоо ардын зураач болцсон, ардын сийлбэрчин болцсон байх. Одоо авилзалч дуртай юм хүн билээ. Тэгээ бид нэгдүгээр ангиас Хинтээ аймгийн үлгэржишээ 4 жилийн сургуульд ирсэн болсон.
Тэгээд манай ангийн хүүхдүүд бол үнэхээр яаслаг яг одоо нэг манай бүр нэг ангийнхан маань яг яаслаг хүүхдүүд аюу ханы чадвартай чимчгээ бадам сэрэгжид хоёрт одоо бид дөрвөл араас найдсан чимчгээ бадам сэрэгжид бид гур болоход оны хичээл сайн манай данцны хоёрт болохоор бол бүх талаараа одоо тэнцүүхэн тэн дундаа бол зурхтай бол одоо гайхамшигтай байстай. Дэндүү гоё одоо зурдаг тийм хөлт байсан. Ялангуяа марыг бол янз янзаар мод зурна. Дамзангийн хоёрт хэмээх уран бүтээлч, уран гартан, зураач, сэлбэрч, яруу найрагч найздаа зориулсан Бурхан ухаантны гар хэмээх шүлгэн уншиж сонирхуулъя. Ингээд миний бичсэн Морины уяа тойроод гэдэг ном энэ байна. Энэ номноос сонирдуулъя. Бурхан ухаантны гар. Тэнгэр ихээс заяасан Бурхан ухаан Тэв дэлхийд Монголд л илүү байх юм. Ямар их авьяас, ямар агуу сэтгэл, яндашгүй баян эрдэнэс оршном. Сэнгэнт л уурших цасны үнрээс сэтгэлийн гал алдуурн ноцном. Сэвэлцэх салхинаа хэмрийн мөр янцгааж сэрүүн зүүдэнд минь давхиад ирэх шигэ. Аниргүйхэн байсан өргөөнөөс алах дөш нийлэнхэн зүрэтв дархан хүний Бурхан ухаанаас далд ертөнцийн муу бүхэн үргэнэм. Эр хатас суугаагүй алмай гэнэн насамд ихэс мэндэлж унаж боссон нутаг хан хинти аавын дайтай билээ халах Монголын үр тэнгэрийн хэмэртэй билээ. Би нэг студид дуу бичүүлж байхад хоёрт дахын эхнэр нь ах надтай танилцаад ийм дуу байна. Намайг дуулаач гэдэг санал өгсөн. Тэгээ би сонсоод үзсэн чи айгүй гоё. Чихэнд ойрцтой, чулуунгаа аяв. Одоо хоёрт дахын шүлэг. Одоо хиймэр төшсөн аав хэмээх сайхан дуу байсан. Тэгээд энэ дууг бол одоо дуусандаа би бол маш баяртай байна. Тэгээ гэр бүлээрээ сайхан урлагийн төлөө ингэж явдаг. Тэгээ урлагийн академи сайхан энэ академиг бас толгоолоод ажиллаулаад явж байгаа. Хоёр ах ихчтэй бас цааш та амьдралнаас яgal эрүүлэн хамгийн сайн сайхан хүнийг өсөн өрөөё. Холын тэртэх уулсан ширтээд хүүгэн тамин хүлээчд суугаа хүний хорвоод сайхныг бэлгдээд хайраар орчлон сүлжил яваадаа би хөх толготны үрн болохороо хорвоод босоо химэр тоёвно би тэнгэрлэг Монголын удам болохороо өмнө сэтгэлийг игүүлж явдгиймаа дорнын шаргал талаан харуулдаад холоос тамин хүлээж суугаа долоон бурхандаа шүтэн залбираад амин захиасан шинжил байгаадаа би хөх толготны үрн болохороо хорвоод босоо химэр тоёно би тэнгэрлэг Монголын удам болохороо өмнө сэтгэлийг игүүлж явдгиймаа.
Нэгэн нутгаан амьшгэн харлаад алсаас та минь хүлээж суугаа эцэг тэнгэрэн толдон бишрээд хүмүүн заяагаан итгэж л яваадаа би хөх толботны үрэн болохоороо харваад босоо химэр тоёвно би тэнгэрлэг Монголын удам болохоороо хүмүүн сэтгэлийг игүүлж өгьемаа Эгнэгт эглэхэн амьдарсан энгийнээсэн гүн их бүтээл төрөвсөн данзангийн хоёрт хэмээх даруухан агаад яруу эрхэм нэгэн уран бүтээлчийн энгүй даруухан цадиг оршваа Заяагаан хүчтэй явдгийм